Сайн байцгаана үзэгчдээ. За монголчуудын иргэншил нэвтрүүлгийг эхлэж байна. За өнөөдөр өдрийн нэвтрүүлгийн маань зочин бол доктор Сэрэн Дорж, сэтгүүлч Номин Чимэд. За Үлзийбаатар төвөгч бол надтай хамтран хөтөлж заримдаа асууж ярилцаж байх. Ийм одоо бид дөрөв ярилцсан. За өнөөдрийн ярилцах сэдэв бол Нарман Монгол үзэл гэдэг сэдэв. Энэ бол өвөрмөц сэдвээр ярилцсан. Дээдрээтэй сэдэв. За пан монголизм гэж одоо Монголын нийт даяар үзлийг бас одоо гадны одоо нэр томьёогоор томьёолдог. Пам буюу нармаа гэж. Тэгэхээр энэ үзэл гэж одоо юу байсан? Энэ Монголын түүхэнд ямар үүрэг үүсгэсэн юм? Ер нь энэ эдрээтэй үзэл зарим талдаа буруу, зарим талдаа одоо эерэг ойлголттой юм үзэл байдгаа гэдэг тухай ярьдаг. Энэ тухайд үзэгчид та бүхэнтэй санал солилцох юм. Тэгэхээр та гурвынхаа дунд би ямар асуулт тавих юм бэ гэхээр энэ нармаа Монголын үзэл гэдэг энэ үзлийн дотор нармаа гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Нөгөө талаар пан монголизм гэж хэлээд байдаг. Энэ талаар тайлбарлах уу? За энэ Европт гарсан нэр томьёолтой пан. За анх бол пан германизм, тийм ээ, пан эллинизм юм уу, пан туркизм, пан славян гэдэг ингээд маш олон иймэрхүү. Тэрнээс үүдэлтэй энэ пан монголизм гэдэг нэр томьёо анх гарсан юм байна лээ дээ. Тэгээд энийг одоо анх хэрэглэсэн хүний хувьд бол энэ Оросын нэг зохиолч сэтгэгч 1894 онд өөрийнхөө одоо тийм ээ шүлэгт яруу найрагт анх пан монголизм гэдэг үгийг анх хэрэглэсэн байдаг. Тэгэхээр энэний яг орчуулах нь бол энэ нармаа Монголын үзэл гэж монголчууд орчуулсан байдаг. Тэгэхээр нармаа гэдэг үг нь бол одоо яг хөвчин гэдэг юм уу? Бүх нийт даяар гэсэн ийм утгатай монгол үг л дээ. Тэгэхээр эртний хуучны сургууль бичгүүдэд бас их гардаг. Нармаа их улс гэх юм уу тийм ээ? Гэх мэтэр их гардаг. Тэгэхээр яг энэ пан монголизм гэдэг энэ барууны нэр томьёог монголчууд нармаа монгол үзэл измийн үзлээр авчуулаад ингэж орчуулсан. Одоогийн залуучууд хүүхдүүд бол нармаа гэдэг ингээд харахаар хамар нармааны нармаа шиг үгүй. Тий одоо нэг үг их өөрчлөгдсөн байна гэсэн үг тийм ээ. Жохон үг хэллэг жохон хуучирсан тийм ээ. Бас бид нэр хэрэглэхгүй. Ялангуяа тэр нармаа монголын үзэл гэдэг энээс нь болооч тэр юм уу энэ үг ер нь хэрэглэнээс ер нь гарсан л да. Сүүлийн үед л хайцсан хүмүүс эргэж ярьж байгаа болохоос бас тэрнтэй ч холбоотой байж бас болох л. За та хоёрт маань энэ дээр нэмээд хэлэх юу байна? Тэр 1919 онд санагдахын Оросын ихэр наригч блокийн нэг шүлгэн дээр тэр Соловьевын пан монголизм гэдэг шүлгийн мөрийг иш татаж скипүүд гэж шүлэг байна. Тэгээд сая Сэрэн Дорж маань хэллээ. Яг тэр үеэс тэр Соловьев гэж сэтгэгчийн шүлгээ бичсэн тэр үеэс хойш энэ пан монголизм гэдэг нэр томьёо одоо шинжлэх ухааны эргэлтэнд орсон байна л гэж үзээд байна л да. Ягаар одоо нармаа гэдгийг одоо даяар монгол гэж ойлгох юм уу тий гэж ойлгох юм. Одоо энэ өвчин дэлхий дээр байгаа нийт монгол үндэстэн нэг хамруулсан ойлголт л байна. Тэгэхээр ингээд тэр түүхийн нөхцөлийг аваад үзвэл их Монгол улсын үеэс л холбогдох нь шүү дээ тийм үү. Их Монгол улс монголчууд байгууллаа Чингис хааны удирдлаганд ор түүний үрсад. Тэгээд энэ том улсын одоо том үйл явдлаар энэ тэнд тарж одсон эргээд цуглахдаа цөөн цугласан. Тэгээд энэ том үзлэлтийн дүнд чи энэ тэнд олон газар монголчууд үлдсэн. Тэгэхээр чи энэ бүгдийг л одоо нэг үзэл санаандаар, нэг соёлдоор, нэг хэлдээр гэж ойлгоцсон юм үзэл бол монголчуудын дунд бол байсан. Тэгээ энийг бол тэд нар одоо нармаа их улсын маань үед гэдэг юм уу, тийм үү? Нармаа их явсан үед гэж тайлбарлаад өөрийнхөө одоо сурвалжин Сэрэн Дорж ярих бах тийм ээ явсан. А дараа нь энэ нь 20 дугаар зууны үе болоод ирэхээр нөгөө ховсгол, нам, үжил суртал гэх янз бүрийн геополитикийн бодлого энэ төр ороод ирэхээр энэ нөгөө пам буюу нармаа гэдэг энэ үзэл чинь хэд үнцэрхний үзэлтэй тийм үү? Шовинизм агуулсан. Одоо янз бүрийн буруутгагдаад ирсэн түүх харагдаж штэ. Тэгэхээр энэ ингэж нэрлэгдээл явсан нармаа үзэл гэдэг юм аа тийм үү? Яг монголчуудын дунд харин ямар хөө хэмжээнд байсан, яаж илэрж ийсэн, яаж дарагдж ийсэн гэдэг нь харин одоо хүмүүст сонирн багсыг байна л дээ. Тэр тухай бол бид нэр ярина. За энэ нармаа монгол үзэл буюу пан монголизм гэдэг үзлийг ярихын өмнө энэ дэлхийн ертөнцийн дээр одоо энэ олон улс орн байж байна тийм ээ. Энэ пан гэдэг үзэл одоо жишээ нь
пан туркизм гэж сонсдог бид нэр. Пан германизм гэж сонсдог. Тэгэхээр энэ үзлүүд өөрөө ямар үр дүнтэй байсан, ямар одоо язгууртай үзлүүд байсан. Олон хүн бодохдоо бол энэ жахан сөрөг үзэл байсан юм уу гэж одоо боддог тийм ээ. Тэр талаар. Тэр энэ бол ер нь голцоо 19-р зуунаас анх гарч ирсэн юм үзлүүд л дээ. Тэгэхээр одоо пан германизм, пан туркизм, пан славянизм гэх юм уу ийм үзлүүд анх гарч ирсэн юм байлээ. Тэгэхээр бид нар бол голцоо ер нь нэг хоёр чиглэлд явсан юм бол та ингэж санагдсан. За нэгдүгээрт бол одоо герман митийн одоо герман чинь тэр үед Прус гэдэг. За бас Австри гэдэг ингээд адилхан герман үндэстэн мөртлөө 2-3 улсад хуваагдсан. Тийм ээ. Тэд нар өөрсдөө бас хүчрхэг юм улсууд энэ чиглэлд бол явахдаа голцоо энэ ер нь нийтийн үндэснийхээ хүчийг нэгтгэхэд. За энэ хүчээрээ бас цаашаа бас тийм ээ. Одоо явах өөр одоо илүү хүчрхэг болох гэсэн нэг ийм нэг чиглэлд нэг хэсэг явсан байдал таарч. Нөгөө нэг хэсэг нь бол одоо яг тэрүүний гардаг шиг одоо харьцангуй бага буурай энэ үндэстний хувьд бол бусдын энэ дарлалаас гарах эсвэл бусдын энэ товтлогоон дарангууллын эсрэг тэмцэх нэг чиглэлд хоорондоо нэгдэж тийм өөрийнхөө хамгаалах энэ чиглэлд ингэж явсан шинжтэй бол ингэж харагдаж байгаа юм л да. Тэгэхээр жишээлбэл одоо пан славянизм гэдэг үзэл бол голцоо тэр Балканы хогийн одоо славян гаралтай ард түмний дунд нэлээд байсан. 19-р зууны үед тийм ээ. Тэр үед бол нөгөө Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд одоо дарлагдаж явлаа шүү дээ. Тийм учраас бид нар бол славян гэдэг нэг гарлаараа нэгдээд энэ дарлалаас бол гарах ёстой. Тэгээ илүү хүчрхэг ёстой гэдэг юм уу тэр тусгаар тогтнолоо олж авах өөрийнхөө бүрэн эрхтэй байдгийг сэргээх энэ чиглэл рүү бас нэг явсан юм талаар гэж. Тэр энэ үндсэндээ нэг хэсэг нь бол энэ үндэснийхээ энэ хуваагдмал байдлыг даван туулаад нэгдээд энэ нэгдсэн хүчээр одоо улам хүчрхэг болж одоо бусад бүс нутагтаа ч гэдэг юм уу одоо нэг тийм таван гарч ирэх нэг юм үзэл. Нөгөөх нь бол харьцангуй бага энэ буурай улсууд өөрийгөө хамгаалж үлдэх тийм ээ. Энэ чиглэлд ингэж явсан шинжтэй одоо санагддаг л да. Тэгэхээр цэрүндүрж ирсэн дээр нэмэхэд ер нь үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёл, уламжлал, генэ авч үлдэх гэсэн бас нэг тийм дотоод зөн эрмэлзэл тэмүүллийн пан гэдэг энэ нормаа гэдэг үгээр энэ цаана илэрчээж болох юм. Тэгээд энэ хитрээд бусдын тэр тусгаар оршихуй, тэр бусдын соёл, бусдын одоо тусгаар тогтнол, ген одоо юу гэдгийг тэр юм руу товтлоод давраад хитрээд ирэхээр л болохоо байждаг юм байна л да. Тэгээд уус ер нь юм хитрээсэл болохоо байждаг. Тэрний илэрэл бол яхаа харахгүй хамгийн том жишээ бол одоо бид нар мэддэг нацизм. Нацизм. Жижиг буура үндэстнүүд өөрсдөө хамгаалж тисжүүлдэх нэг арга замч байж магадгүй гэж харж байгаа. Тэр нэг баталгааны үг тэрийн 20 дугаар зууны ихэнх үед Монгол үндэстэн түүхийн давтсан дээр байх үгүй юу гэсэн ээдрээтэй хэцүү хоолой тулсан цаг үед энэ нормаа үзэл маш хүчтэй сэргэж гарч ирсэн байна. Тэгээ тэр магадгүй тэр сэргэж хүчтэй сэргэж гарч ирсний үр дүнд их хэмжээний золиос төлж өнөөдрийн бидний байгаа тусгаар улс маань тодорхой хэмжээгээр үр дүн болж үлдсэн байж магадгүй гэсэн юм харагдаад байна л да. Намын чимдийн хэлсэн саяын тэр монголчуудтай холбоотой юм хэллээ тийм ээ. Тэгээ яг эндээс залгуулад Үлзийбаатараас асуумаар байна. Энэ Нарман Монгол гэдэг үзэл буюу Даяар Монгол гэдэг үзэл ер нь одоо 19-20 дугаар зууны үед одоо монголчуудад нийлэм байсан байна тийм ээ. Тэгэхээр яг түүхэн бодит явдалтай холбоод энэ Нарман Монгол гэдэг нэр томьёо яаж манай түүхэн хувь зүйн хэрэглэгдээд ирэв? Тэр одоо Нарман Монгол гэдэг юм чинь одоо яаж одоо илэрч вэ? Энэ 11 оны үндэсний эрхлэлийн хувьсгал гарлаа. Бид манжаас аль тусгаар тогтнолоо зарласан. Манжаас олчоод бид тусгаар улсаа байна, энэ хүрээнд байна гэдгийг чинь монголчуудын үзэл санаа нь хойд зүгт байгаль нуур, өмнө зүгт цагаан хэрэм, зүүн зүг хянганы нуур, баруун зүгт ил тарвахтай. Энэ бол бидний үндсэн газар орон, түндсэн төрлөх нутгаа. Тэгэхээр энэ Боготаант улсын засгийн газрын гол явуулж исэн бүтлүүд энэ хүрээнд л тусгаар байдлаа тунхаглана бид. Тэгэхээр чи энэ чи яг энэ нөгөө
тэр нөгөө пан үзэл, нормаа үзэл дээр наваад үзэхээр тэр нөгөө нормаа Монгол үзэл болж байгаа биз дээ. Тэр чинь хойд зүгрөө орвол хаант Оросын газар нутагтай одоо яригдах хэрэг. Өмнө зүгт бол тэр нөгөө 1905-7 оны Япон, Орос хятадуудын тэр гэрээгээр хүлээгдсэн тэр зөвшөөрөгдсөн орон зай руу орох гэсэн үг энэ болчиход байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр ингээ энийг бол монголчууд өөрсдөө нармаа үзэл гэж ерөөсөн ярьж байгаа. Зүгээр нэгдсэн Монгол. Ерөөсөө бидний тусгаар тогтнох монголчуудын амьдрах орон зай гэд. Тэгээд энийг чи ингээл янз бүрийн нөгөө хаваад өмнө төршүүд олон улс яваал гэрээ энэ төр хилцэр хийгээд 15 он гэхэд буцаагаад бүгд найр дундад иргэн улсын нэг автономи тулгаа тавьчлаа шүү дээ. Тэгэхээр ингэнгүүт нөгөө монголчуудын чинь тэр нөгөө жинхэнэ дотор байсан үндэсний үзэл маш хүчтэй бусалсан. Бүр 3 хуваагаад байсан. Та нар юу өнтер бориадаг бүү яар. Тэр байтугай тагн туваагийн тусгаарлчихж байгаа. 15 онд. Бүр таслаад. Дарингангийг авах гэж оролдсон. Одоо нэг Сүхбаатар жишээлбэл. Бүр ингэ газарлаа тийм үү. Тэр одоо цагаан хэрмийн ард байтугай их говьор ингээд улсын хилийн тогтоогоо. Та нар энэ орон зайд амьдр юу тэр нэгдсэн Монгол гэдэг юм яриасан. Тэгээ энэ ингээд хүчингүү болоо дараа нь 19 онд яг Монголч 11 онд 19 онд монголчуудын тусгаар тогтнолыг бүр үгүй хэлнэ шүү дээ. Ингэхдээ зэрэг нөгөө бидний монголчуудын дотор байдаг тэр оршин тогтнох тэр одоо тэр зөрөнд орж 8 антри ярьсан тэр жижиг үндэсний өөрийгөө авч үлдэх үзэл санаа хүчтэй болоод эхэлж энэ ч үндэсний үзэл гэж ярьдаг тийм. 19 онд нэг том илрэл нь гарсан. Нөгөө дагуурын засгийн газар. За одоогийн хятадын одоо тэнд одоо дагуурын засгийн газар гэж байгууллага. Эдний гол санаа бол ерөөсөө нармаа их улс байгуулна л гэсэн. Яг энэ нэр томьёогоор урьяага болгосон. Эний ард нөгөө Япон улс сууж ирсэн. Дэмжлэг нь 19 онд. Тий, 19 онд. Атман Симонов. Тэгээд одоо үүнээс дараа нь төрж гарсан Унгарны үзэл 21 онд Монголд орж ирэхдээ. Азийн морин дивиз. Азийн морин дивиз байгуулалт орж ирэхдээ Азийн их улс байгуул. Жишээлбэл Манж улсыг сэргээн байгуул хаант улс. Хаант тэн дотор одоо бүрэлдэхүүн холбооны том улс байгуулна гэлээ шүү дээ. Энэ чинь нармаа үзэл болоо явж. Тэгээ эн чинь нөгөө ард нөгөө Японы том дэмжлэгтэй яваад исэн. Тэгэхээр энэ дээр энд үеэс эхлээд нөгөө Япон орж ирнэ. 1930-аад оны үед монголчуудыг Японы дэмжлэгтэй нармаа Монгол улс байгуулах гэсэн гэж буруутгаж тэр нэг олон мянган хүнийг ялалсан байд. Заах юу дотор нь байгаа юм. Байцаалтын асуултын дотор. Чи одоо өвөр Монгол бүрээд тэр нэгтгэж их улс байгуулах гэсэн үзэл санаатай бидтэй. Тэгээд нөгөөх нь тийм ээ. Ягаад тэр хүн болгоны дотор нь байна. Цайварсанд ч өөрт нь байсан. Тэр чи хамгийн сүүлийн илрэл нь 1945 оны 8 дугаар сард Японы эсрэг чөлөөлөх танд орж байгаа шүү дээ. Монголчууд энд байлдаа нэгэ чөлөөлөх танд гэж нэрлэдэг. Монголчууд. Өөр монголчуудаа чөлөөлнө. Тэг хэнийг чөлөөлөх юм? Тэгэхээр одоо Хятад бол Японоос чөлөөлөх нь байна да ерөн санаа. Тэгэд Хятадын хэл орол зогссон шүү дээ. Тэгээд дотор нь өөр Монголоо нэгтгэх арга хэмжээ авсан. Цайварсан хүртэл. Тэр ийм явж манад явжээ. Энэ тухай жаахан нэмээд ер нь ярилцсан явцад нэмж тодорхойлъё. Ер нь зүгээр хуучин та хоёр маань одоо юу гэж бодож байна? Монгол улс ч одоо нэгдсэн эзэнт хөрөн байлаа шүү дээ. Тэгэхээр эзэнт хөрөн байсан үе тэрнээс хойших түүхэн ямар цаг үеүүдэд Монгол бүр ингэ даяараа нэгдэж исэн үед байдгийг. Тэрийг ер нь энэ нармаа гэдэг нэр томьёогоор одоо нэрлэх болцоотой юу? Нармаа улс байсан юм гэж. За Монголын эзэнт хөрөн одоо энэ ноёрхол хариу улсуудад унсан л гэж бид нэр үздэг л дээ. Тэрнээс Монголын эзэнт хөрөн бол үндсэндээ Монголд хөрөө улс тэр чигээр хадгалагдаж үлдсэн юм шүү дээ. Тэгээ тэр бол бас мэдээж урд дэлхийн бараг талыг эзэлж ирсэн энэ үетэйг харьцуулахад бол жижигэрсэн, буурсан, доройтсон боловч гэхдээ бол бүс нутгийн хэмжээнд бас нэг эзэнт хөрөний шинжтэй юм байдалтай байсан. Тэгэхээр энэ үйл явц бол ер нь явсаар байгаад Монгол харьцангуй нэгдмэл байдалтай байсаар байгаад ер нь 17 дугаар зууны ихэнх үед тэ золгосон гэж ингэж үзэж болно л доо. Тэгэхээр манайхан нэг баруун зүүн Монгол гэдэг юм уу нэг хэсэг тэр үед их хуваагдсан байдалтай ч ярьж исэн. Яг үнэндээ бол тиймэрхүү үзэгдлүүд үе үеийг гарч исэн болохоос биш монголчууд яг нэгдсэн нэгдмэл байдлаараа үндсэндээ нэг
6-гийн сүүл. Өөрөөр хэлбэл манжид эзлэгдэх хүртэл монголчуудын даяар орон зай байж байсан шүү дээ. хадгалагдаад байгаад байсан тийм ээ. Нэг төртэй, нэг эзэн хаантай тийм ээ. Нэг улсын одоо доор бол яг энэ хэвээрээ байсан. Лигдэн хааны хүртэл. Тий. Ерөнхийдөө бол яг гоо Лигдэн хааны хүртэл тэгж байсан гэж үзэж байна. Тэгэхээр бид бол нөгөө Бээжингээс 1368 тогоон төмөр хаан хөөгдөөл тэгэл Монгол байхгүй болцсон гэл ингээл түүхэнд бараг. Багаад гээд ингээд харж утраад ингээд тал талтаа нэг өөр улс болсон юм шиг юм ярьдаг шүү дээ. Ялангуяа тэр бол энэ гадны судлаачдын дунд нэлээд байдаг л да. Яг тэгэхээр тэр Хятадын одоо нутагт Хятадуудыг эзлээд байгуулсан Монголын тэр Юан улс одоо мөхцсөн нөхөд алга болцсон учраас энэ монголчууд ингээд нэг хэсэг алга болцсон юм шиг. Айдл яг үндсэндээ бол монголчууд урд ямар байдаг байсан яг тэр байдлаараа тусгаар тогтносон улс одоо хадгалаад тэр байтугай зарим үед хүчрхэгжиж одоо Мин улс тийм ээ энэ нэргэн тойрны улсуудтай одоо энэ тэнцүү одоо өрсөлдөх хэмжээний гэж байсан шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энэ байдал бол манжийн хэрэгшээлд одоо олон монголчууд дараалан бараг 120 гаруй жилийн одоо их хугацаанд зарцуулж үйл явц өрнөжиж манжийн хэрэгшээлд орсон. Тэрнээс хойш бас нэг 150 жилийн дараа энэ манжчин улс нь өөрөө ингээд задарч унахын хамтаар буцаад одоо монголчууд тийм ээ тусгай технологи сэргээх. Тэр сэргээх нь яг урд ямар байсан тэр хүрээ хэмжээндээ сэргээн гэсэн ийм л үзэл гарч эхэлж байгаа шүү дээ. Үндсэндээ. Тэгээ тэр мэн одоо тэр нэгдсэн Монгол харамсалтай тэр үед нөгөө манжид орохдоо бас 2 3 одоо салах байдлаар ингэж орчихсон. За тэр үеийн тэр тасаг захиргааны хуваарнаас нэг тийм Монголыг нэг 2 3 том хэсэг туваацсан юм шиг ийм байсан учраас тэрийг буцаад одоо нэгдэх юм шиг ийм бодогч байгаа боловч үндсэндээ бол хуучин байсан тэр нэгдсэн улсаа тэр хэмжээндээ сэргийхийг л одоо монголчууд 1911 оны явцлын үеэс тэр түүнээс хойш тэр тийм ээ ингэж ирмэлцэж мөрөөдөж тэмцэж явсан шүү дээ. Энэ одоо хүнүгэн гүрэн байна. Одоо манай төгчд маань надтай санал нийлэх юм болоо яах юм бол би бол хүнүг их гүрэн одоо газар нутгийн хэмжээ үзэх юм бол замбраагүй. За тэрний дараа Монголын эзэнт гүрэн байна. Одоо Евразийг бараг тэр чигт нь бүрхсэн эзэнт гүрэн байна. Тэгээ нармаа гэдэг үгийнх нь утгаар одоо далай их одоо агуу их бүхэл гэдэг утгаар нь үзэх юм бол яа харахгүй хүнүгийн нармаа их гүрэн байсан гэж хэлж байна. Монголын эзэнт гүрнийг нармаа их гүрэн байсан гэж хэлж байна. За тэр нармаа гэдэг үзэл нармаа гэдэг одоо тэр ойлголт нь тэр Пакс буюу одоо эзэнт гүрний үеийн Монголын Пакс Монголыг буюу Монголын инх төрийн бодлого гэх юм одоо тодорхой зарчим тодорхой үзэл санаан дор одоо байлдан дагуулт хийж төрийг дэвшдэхэд хууль ёс журмыг тунхагласан тэр ёс журм хүртэл нармай дотор орох уу юу гэдэг бас одоо ярилцах зүйл баг. Үүнийг 20 дугаар зууны одоо Германы Гитлерийн фашизмтай одоо шууд харьцуулж адилтгаж үзэх болцоо байна уу юу? Тэр үзэл онол нь ямар төвшөнд байна? Бусдыг одоо шууд одоо шовинизм хэлбэрээр үндэсний дээрэнгүү үзлээр алж шатаж исэн бол тэр биш болж өөрнө. Манай их гүрний үед бол тийм үндэсний дээрэнгүү үзэл байгаагүй шүү дээ. Үндэсний дээрэнгүү үзэл байгаагүй байтугай одоо бүх шашин соёлыг адил тэгшээр хүлэвчэрчсэн. Тийм учраас тэр их гүрний үед Монголын инх төрийн бодлого гэж хэлж нэрлж одоо хүртэл эрдэмтэд тэгж явж байгаа. Тэгэхээр энд нармаа гэдэг үг өөрөө асар өргөн утгатай болоо гэж хараад байгаа. Аль аль нь бүгдийг багтаад юм байна гэж. Буруу тийшээ ороод тэр үндэсний дээрэнгүү үзэлтэйгээ холилдоод ирэхтэр л болохгүй болчдөг. 20 дугаар зуунд тийм түүхэн үйл явдал болж 60-70 мянган хүний сая хүний амнаас сүйтгэж 100 гаруй одоо дэлхийн түүхийг үндсээр нь өөрчилсөн том үйл явдал болсон болохоор л тэрнээс хүндрэлтэн зүрхээ авчаад энэ нармаа гэдэг үгнээс болгоомжлоод байгаа юм болов уу гэж Пан Германы үзэл хайгаад бодоод байгаа шүү дээ. Герман. За. Тэгэхээр манай төгчд маань санаа бодол ямар байна? Үлзийбаатараас нэг юм асуумаар байгаа. Жаахан тодруулж үзэгч жаахан тодруулмаар байна. Өөрөөр хэлбэл 11 онд Монгол улс тусгаар тогтноход Төрүүчийн Цэрэн доржийн хэлснээр тэр одоо өмнө нь эзэнт гүрэн байсан тэр л одоо бүрэлдэхүүнийхээ зүйлийг санагалцаж бусааж эмхэлэх гэж оролцсон юм а гэж юм тийм ээ. Тэгээ энэ 11 оны Монголын одоо эрдэнэсний эрхчлийн хөдөлгөөний дараагаар үндэстний нэгдэх ямар шүү үйл явц өрнөсөн юм бэ? Энэ талаар нь үзэгчдэд
тодорхой 11 оны тусгаар тогтнолын хувьсгалын дараа шууд манайх хатаа хийсэн шүү дээ. Тийм ээ. Ингээд тэр Нармай Монголын энэ үзэл санааны тухайг хараад хахад ер нь дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэгдсэн тэр цөөхөн хэдэн үндэстнүүдийн хүрээнд л яригдчих. Нармай гэдэг нэр томьёо. Пан монголизм гэдэг. Одоо өшөө пан вьетнамизм гэж байна. Пан солонгосизм гэж байна. Баггүй шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дэлхийн Азийн түүхөд тохиолдол дэлхийн түүхэнд томоохон нэг үүрэгдсэн тэр пан туркизм гэдэг чинь сүүл тэр аваа том Турк нэгдсэн улс байгуулждаг. Европ тэр чигээр нь өөрчилж ирсэн. Дандаа ийм том дэлхийд оргилтуудын үндэстнүүдийн хэмжээнд л яригддаг. Боор төөрөн дээр яригдаж байна. Тий. Одоо Япон хүртэл ярихдаа пан японизм гэж ярихгүй байгаа шүү тийм үү? Пан Азийн үзэл дор Монголын гол төв цэг нь бол энэ нэгдлийн цэг нь Монгол байна гэж тэр нэг том түүхэн дээр нь барьж яриад байна тий. Тэгэхээр инхээр чи манай монголчууд чинь том үндэстэн зүүн хамаагүй тэр 3 сая ч бай 300 мянга ч бай хамаалга. Гэхдээ энэ Монгол гэдэг үндэстний тэр том инерц биш үү? Онцлог шинж өчрөхийг байдаг тийм ээ. Өнөөдрийн бидний жоохон юм хэл амтай ядуу зүдөө байгаа энэ зүгээр жижиг үзэгдэл тийм үү. Дараа нь том сайжрах юмнууд гарна. Тэгэхээр чи яг энэ бодлын үндсэн дээр л монголчууд 12 3 онд урагшаа дайтлаа шууд цэрэг байхгүй байсан. Буу зэвсэг байхгүй байсан. Богд тантуулсан. 13 онд. Тий. 12 онд урагшаа 5 замын цэрэг байгуулж аваад 2 3 мянган цэрэг цуглуулж аваад тэр одоо 80 90 мянган цэрэгтэй армилууд арил орсон шүү дээ монголчууд. Өр монголчуудыг чөлөөлөх. Өр Монголыг л өөртөө нэгтгэж авна. За ер нь өр Монголын болоод энэ Туваа Бурайдын хошууд эргэн тойрны одоо жишээ нь Шинжаанд ч байгаа бүх хошуудууд монголчууд руугаа одоо нэгдэх гэсэн ийм үзэл санаа тэрэнд өрнөж. Тийм тэгэл өрнөж тэр том өрнөс далайц давлгал бий болчихгүй юу. Дараа нь 21 оны хувьсгал яг адилхан үргэлжлүүлсэн. Данзан Сүхбаатар хоёр зөвлөлт Орос улсад очичоод хилцээрт орж ярьж явахдаа халимгийн асуудлыг ярьсан. Бурятын асуудлыг ярьсан. Монголын хэлийг тогтоох асуудлыг ярьсан тийм үү. Тэгээ хэрвээ яг хуу халимг Бурятын одоо ард түмэн бол газар нутгараа биш юм гэхэд сайн дураараа өөрөөсөө Монгол нутагт орж ирэхэд манай үе таалга нээлттэй гэж мэдгдсэн байгаа ш. Тэгээ энэ дагуу хамгийн ихний ажил нь 23 оноос тэр нөгөө хойд Бурятуудыг нааш нь авах ажиллагаа эхэлсэн шүү дээ. 30 он хүртэл үргэлжилсэн. Тэгээ яг энэ үзлийг Бурятууд Монгол руу нэгдээд ирдэг. Тийм үү. Өвөр Монголд одоо ардын хувьсгалт нам байгуулад, дотоод Монголын ардын хувьсгалт нам, баргын хувьсгалт нам гэж баахан хувьсгалт намууд байгуулагдаад. Энэ чинь хувьсгалын социалист үзэл санааны цаана нөгөө үндэсний нэгдэх үзэл нь яваад исэн. Тэгэл яг энэ үеэс 20-од оны дунд үеэс 25 оноос монголчуудыг тэр коминтерны зүгээс буруутгаж эхэлсэн байна. Энэ монголчуудын чинь дотор нармай үзэл ханхалж эхэллээ гэж. Буруутгах байгаа үст тэр нэгдэх гэсэн үзэл санааг юм. Тэгэл энэ 25 6 оноос коминтерны баримт өчигдөх үзлүүд нармай үзэлтнүүд гэсэн нэр томьёо гаргаад ирсэн. 30-аад оны хүртэл дарлаа штэ. За энэ нармай тунгууд тийм болох уу гэхээр цэвэн жамсраана. Цэрэнд орж тийм үү. За амар сайд. Ингээл энэ хүмүүс саяын хэрэг дотоодыг хамгаалах газар. Тий одоо элбэгдорж Иринчинаач гэсэн өөр юм толбогдож жамс цэвэн жамсраана гэдэг тийм үү. Энд чинь нэгдсэн Монголын үзэл санаа гэж ярьдаг л хүмүүс байхгүй юу? Ар өөр нэгдэх ёстой л гэж ярьдаг хүмүүсийг аваачаад нөгөө пан Монголд нөгөө нармай үзэл хитэх үндэсний үзэл рүү оруулж ирэх гэж буруутгацсан. Тэгэхээр энэ бид нар энэ үзэл чинь үндсэндээ 49 он хүртэл байсан гэж бодож болох юм. Нэгдсэн Монголын үзэл санаа. Богд найрамдах хятад ард улс байгуулагдаад тэгээд ар өөр Монгол хоёр тийм тусгаар одоо болоо салаад нэг улсын захиргаанд ороод тэгээд алга бол одоо та нарт өгчтэй гэж үзэж байна. Монгол улс бол зөвлөлт толгойд улсыг дагаад дагцсан тийм ээ. Ерөнхийдөө бол энэ талаад өссөн. Өвөр Монгол бол Японыг төвшсөн. Тэгсэн гэрний хоёр талд ингээд нармаа үзэл нэгдэх ёстой гэдэг ингээд тэмүүлээд байдаг. Тэгээ энэ түүхэн болц яаж имгэнэлтэйгээр одоо бүрдүүлгүүд ууссан бай. Өнгөрсөн бай. Энэ талаар түүхэнд бол олон зүйл байгаа хаа та. За түрүүний би Лүжбаатар докторийн хэлсэн дээр нэмээд таснаа ганцхан зүйл хэлье. Тэгэхээр энэ 11 онд болсон энэ Монголын үндэсний хөгжлөөний хувьсгал эдгээр бол бас энэ дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай холбоотойгоор ер нь болсон л доо. Тэгэхээр үүнээс өмнө бол нэг хэсэг ер нь 19-р зууны үед ямар байдалтай болсон бэ? Дэлхийд дахин тэр чигээр
олон одоо империализм буюу олон эзэн төрнүүдийн эзэмшил болж хуваагдсан шүү дээ. Тэгэхээр ихэнх олон улсууд бол тийм ээ тусгаар тогтнолоо алдсан иймэрхүү байдалтай. Тэгэхээр 10-аад оны үе болж эхэлгээд энэ чинь тийм ээ үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ер нь үндсэндээ тэрнээс арай өмнө бол энэ Европын улсуудад өрнөжсөн тийм ээ. Тэгээд тэр үед одоо тэр үндэстэн улс гэдэг нэр томьёо. Тухайн үндэстэн одоо өөрийнхөө бүрэн эрхт улсыг байгуулах хэрэгтэй гэдэг энэ одоо үзэл гараад эхэлсэн тийм үндэстэн улсууд их одоо гарч ирсэн. Бий болчихсон байсан. Энэний бас нэг тусгал энэ монголчуудад нөлөөсөн. Тэгэд яг энэ үед Манччин улс унж таарсан. Тэгэхээр мэдээж Монгол үндэстэнд угаасаа тусгаар үндэстэн юм бол тийм ээ өөрийн гэсэн төр улстай байх хэрэгтэй гэдэг энэ үзэл санаа бол энэ манай 11 оны цаад одоо дэлхийн тахны үйл явцын гол нөлөө байсан юм шиг ингэ санагддаг. Яг наад юутай холбож хэлэхэд бол мэдээж энэ пан-монголизм гэдэг үзлийг яг нармаа монгол гэж орчуулад ялангуяа тэр 20-30-аад оны үед болохоор арай тэр нөгөө яг тэр үе чинь пан-германизм гэдэг нь бол арай өөр чиглэлээр явчихсан. Ялангуяа тэр герман үндэстнийг нэгтгээд тэгээд сүүлдээ герман үндэстэн бол одоо нацизм маяг руугаа явчлаа шүү дээ. Маригээд тийм дэлхийн одоо хамгийн тэргүүлэх үндэстэн гэдэг ийм үе яг тэр үед давхцаж исэн учраас яг тэр нэр томьёон дээр нь тулгуурлаад монголчуудыг буруутгах тийм ээ. Энд чинь нармаа гэдэг чинь цаанаа бол иймэрхүү байдлаар явбал аюул их гүрний одоо дээрнийгүү юм тал руугаа явах магадaltaй гэдэг тэр нэр томьёо бас нэг тийм юм шүү дээ. Тэрэн дээр нь ингэж одоо илүү ажиллаад их юм буруутгах маягтай юм болсон юм шиг надад санагддаг л да. Тэгэхээр одоо асуултынхаа хариуг авъя. Та бол сая Үлзийбаатарынхаа зориулсан тайлбар хэллээ. Нөгөө миний асуулт бол юу гэж хэлээ шүү дээ. Энэ Япон Монгол хоёр өдөө Монголыг нармаа үзлээр нэгдэх гэж тэмүүлж яхад хоёр талд нэр хашиг хуваацсан байсан. Энэ үйл явц түүхэд яаж ирээ? Яаж хувь заяа 11 оноос эхэлсэн энэ Монголын одоо яг тэр үндэстэн улсыг байгуулах. За тэр нь бол зөвхөн нэг тодорхой хэмжээнд байгуулах биш, хүрээнд биш. Нийт одоо монголчуудын угуул нутгийн хүрээнд энэ сэргээх тусгаар тогтнолоо сэргээгээд бүх Монгол угсаатан үндэстнийг нэгтгэн гэдэг энэ бодлого бол тасралтгүй явж ирсэн л дээ. Тэгэхээр тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нэгэнт монголчууд хүч буурай байсан учраас аль өөрсдөө хандсан тусалж болох энэ бүх хүчинтэй энтэй ч дэлгэхэд юм бол бэлэн байсан гэж хэлж болно. За монголчууд бол өнөөгийн Монгол улс одоо ар монголчууд бол зөвлөлтийн тийм ээ тусламжийг энэ хэрэгтэй ашиглах гэж үзсэн. Бусад монголчууд бол одоо бас л жишээлбэл өвөр монголчууд бол тухайн үед энэ зүүн Азад нэвтэрсэн японочдыг одоо ашиглаж өөрийнхөө энэ Монгол улсаа нэгтгэх энэ хэрэгтэл одоо тэр зорилгод одоо Японы тусламжийг авахын энэ талаар л одоо чармаалт гаргаж ирсэн шүү дээ. Гэтэл энэний цаана монголчуудын энэ их гүрнүүдийн бодлогыг хүчийг ашиглах гэсэн энэний цаана бол нөгөө хоёр цаана байгаа их эзэн төрнүүд нь бол тийм ээ мэдээж хоорондоо эрх ашигын хөв зөрчилдөг учраас нэг том сааттай учирч сүүлдээ болохоор Монгол улсын монголчуудыг болохоор Японы юуны хамсаатан тийм ээ нөгөө талыг болохоор зөвлөлтийн юуны хамсаатан гэж байдлаар ингэж өмсөв. Өөр Монголын зөвлөлтийн хамсаатан гэж хэлдэг байдлаар ар монголчуудын одоо хооронд Японы хамсаатан гэж ингэж яасан л ийм л нэг хүл явуулсан шүү дээ. Хоёр эсрэг тесрэг зөрчилдсөн хоёр их том одоо нармаа үзлийн одоо хайчин донд манай үндэстний хувьд тодорхойлогдсон шийдэгдчихсэн байна. Тэр үе 40-аад тий мөн ч одоо эмгэнэлтэй үе байж зүгээр би энэ дээр нэмээд бас ярианд оролцоод асууж байгаа ч гэсэн зарим нэг санаа хэлмээр байгаа юм. Өвөр Монголын гол удирдагчид тааж ноёдууд хачин одоо Баажаас ахуулаад Дэмчиг Дондруу энэ төр гээд бүгдээрээ нармаа үзэл барьж ирсэн. Тэр 19 онд бол тэр нармаа Монголын засгийн газар байгуулах, Манчгоогийн тоглоомын засгийн газар байгуулах гэдэг үйл явц бол цаана нь одоо ингэж судлаад үзэхлээр зэрэг Японы пан-азизм үзэл буюу толгорч энэний үдэл санаанд ор бий болгож ийсэн гэж. Өөрөөр хэлбэл Японууд бол энэ дэлхийн 2 дугаар дайныг милитарист Япон одоо зүүн хойд Азад хийсэн дайны нэг том шалтгаан бол пан-азийн үзэл буюу нармаа Азийн үзэл. За энэ нь юуны өмнө Солонгос, Япон, Манжгоо, Монгол гэдэг одоо үндэстнүүд за хятадын умард хэсэг оролцоод ингээд их асар их нармаа тэгвэл энэ бол дан үндэстэн дээр биш мультинешнл олон үндэстний маягийн юм эзэн тулс байгуулъя. Үндсэн санаа нь бол өрнөдийн одоо соёл болоод давмгайлал төрөлтийг бол одоо зогсоох.
одоо милитарист Японы бодлогын нэг хэсэг байсан ба шүү. Тэгэхээр нэг ийм сонин мэдээ байх юм одоо судалгаан дээр. Шведийн судлаа Монгол судлаач Нарангой энтергээд нэлээд хэд хэдэн судлаачдын бүтээлийг үзэхэд Омото шашин гэж одоо Синтогийн шашны нэг урсгалыг үндэслэгч Дэгүүчи Они Сабура гэж одоо би нэрийн Они Сабура гэдэг хүн их том үзэл онол дэвшүүлж ирсэн юм байна л да. Тэгээ энэ хүн бол одоо Японы тэр цэрэг айрам за тэр дундаа эзэн хаанд хүртэл нөлөөлөх тийм тухайн үед одоо үлс хүртэл ийм шашны том гигантик хүн байсан. Энэ хүн юу гэж яаж яасан бэхээр Азийг нэгдэх үзлийн төв болвол Монгол байх юм аа. Монгол бол энэний өлгөө буюу голомт нь болох юм. Газар зүүн орон зайгаараач түүхийнхээ байдлаар. Тэгэхээр Монгол бол одоо онцгой газар гэж. Тэгээд үндсэндээ бол тэр Айкодогийн үндэслэгч их том багш нар ирж 500 зэрэгтэй одоо тусгай хамгаалалтаа ирж өөр монголоор бүхэлд нь аялаж. Тэгээ ерөөсөө одоо Азийг нэгтгэх үзлийн одоо төв газруудаа үзэж яваа. Тэр үед нь одоо Ар Монгол зөвлөлтийн бүрэлдэхүүнд. Ийм байдлаар явж исэн гэхээр зэрэг бидэнд их сонир санагдаж байгаа юм. Тий, өөрөөр хэлбэл энэ Пан Азийн үзэл гэдэг тэр Азийн одоо нэгдсэн үзэл гэдэг юмны дор монголчуудыг одоо Монголын нармаа үзэл яваад байдаг дотор нь. Гэтэл Японууд бас дэмжлэгийнхаа нэг хэсгийг ингэж үзчихсэн. Тэгэхээр Монголыг бол аюултай хувааж исэн байна. Хэрэгжүүлж ихний оролдлого нь бол бороо онгор нөхгүй юу? Бороо онгор. Тий, Азийн морин дэвиз гэж орж ирсэн. Тий. Тэгээд бороо онгорны чинь гол цаад том санаа юу байсан гэхээр тэр нөгөө манж улсыг том сэргээн байгуулнаа. Яг одоо чиний саяны ярьдаг штэ сэдв тийм үү. Ингээд нэгдсэн том их нармаа улс байгуулнаа. Тэр нь хаан засагтай өөрөө монарх үзэлтэн гэж тунхагладаг тийм үү. Явлаа штэ. Тэр чи яг ард чинь нөгөө Атман Симоновын ард Япончууд байсан. Яваад байна штэ. Азийн үзэл. Тий. Одоо яг тэрийг 33 онд 32 онд Манжгаа улсыг байгуулахад Япон монголчуудыг л олд өссөн байгаа шүү дээ. Энэ яг одоо өөрийн чинь үзэл бол яг энд гарч байна. Өөрөөр хэлбэл энэ үзлийн цаана явж байхад Чингис хаан гэдэг эзэнт гүрэн Далай лама одоо буддын шашны гол дээвэр дор Азиудын зүүн Азийнхан одоо нэгтгэх боломжтой юм байна. Тэгэхээр зэрэг энэ нөхцлүүд нь юу гэхээр зэрэг Японы милитаризм ямар бодлого тавьж исэн гэхээр ерөөс олон үндэстэн нэгдсэн хүчирхэг улс байгуулах, тэгээд дэлхийн тэнцвэрийг барих. Тэрнийг Япон манлайлж явах гэсэн. Тэгээд цөм улс нь бол Монгол байна гэдэг. Тийм, цөм нутаг дэвсгэр гол юм юмд орж орон зайн тийм. Тэгэхээр чи монголчуудын өөрийг том байгаа улс байхгүй. Тэгэхээр эн чи яг нөгөө комментарны тал нөгөө коммунист төвсгөлчдийн талд бол асар том дайсан харагдаж байгаа шүү дээ. Өөр монголчуудыг Япончууд дэмжсэн, өөр монголчууд орж ирсэн Япончуудыг дэмжсэн. Хамгийн том. Тэр байтугай Манжгаа улс дотор ч баргын автономит улс гэж тусгай улс байгуулж өглөө шүү дээ. Том улс. Тэгээд өөр монголчуудтай хамт ингэж явхад энэ бол нөгөө зөвлөлт холбоот улсын айдсыг маш хөрөхгүй юу. За тэгвэл Ар Монголд ингэж ороод ирвэл эдгээр бас яг адилхан үйл явц явагдах. Сталин өөрөө хэлсэн байгаа шүү дээ. Хэрвээ Ар Монголд ингэ Япон ороод ирвэл манай Транссибир төмөр зам таслагдана. Транссибирийн төмөр зам таслагдвал Уралын хүртэл бид хяналт байхгүй болно. Танакийн тэр меморандум гэж яриад байгаа Япончуудын гол үзэл санаа бол ерөөсөө Уралын нуруу хүртэл энэ Азийн улсыг байгуулна гэсэн байгаа шүү дээ. Гитлер тэгэд тохирсон байгаа юу тийм үү? Гитлер чи Уралын нуруу өрнө гэж байгаа шүү дээ өөрийнх нь эзэмшил. Япон болохоор Уралын нуруу ингээд энэ хоёр талаас хувааж байгаа. Энэ дотор Азийн том улс дотор тоглох гол улс нь бол Монгол байна. Тэгэхээр чинь яг энэ 30-аад оноос л монголчууд тэр нармаа үзэл хэд үзэлийг Японтой холбоод Японы тагнуул нармаа үзэл гаргагч Японы тагнуул гэж 30 тэр 20-од мянган хүнийг буутсан чинь яг энэ холбогдоод байгаа байхгүй. Дэмжигч нар нь хэн байх вэ гэхээр ламнар гарцаагүй 5 дугаар суваа гэж үтсэн дээр гэж. Тайж нар тийм үү Монгол төрийн язгуур одоо угсааг авч явдаг энэ алтан ургийн хан. Энэ хамгийн түрүүд бөөнөр нь бүгдийг бүртгэж ягаад барьж авсан шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол ерөөсөө биднээс хамааралгүй явчихсан том юм болчихсон. Тэгэхээр нармаа үзэл бол яг одоо энэ бидний ярьж байгаа сахихтай зэрэг маш их тийм том талбарт яригдана. Ноцтой үзэл байна. Дандаа дайнд хүргэж гэнэ үү? Жишээлбэл нармаа үзэлтэй Германууд одоо шинэ Германы давмгаалах үзлээр бол эзэлгэж оролцсон. Японы милитаризм бол Азийн нармаа үзэл барилдсан. Монгол Туркийн нармаа үзэл бол нэг Отtomаны эзэнт гүрнийг сэргээнэ гэж үздэг. Монголчуудын нармаа үзэл бол өөрсдөө хичээгээ чадахгүй хоёр талд хуваагдсан ч гэсэн өөрсдийнх нь хувь зээг хэлмэгдэлт тодголтуудаар одоо чинь өндөрсөн байх. Энэ их ноцтой
хатуу. Гэхдээ энэ нармаа үзэл бол чи өөрөө ингээд түүх болж үлдсэн л дээ. 2 дугаар зууны эхний хагасын түүх бол үлдсэн баг тийм. 2 дугаар зууны 2 дугаар хагаст бол нөгөө үндэсний салан тусгаар улсууд болох том хөдөлгөөн эхэлчлээ шүү дээ тийм үү. Үндэсний ондоошлын төлөө Африк тэр чигээр маш олон улс болоод 50-60 оноос эхэлсэн тийм үү. Улс бол явчлаа ш. Газрын зураг дээр шугамдуулаад тусгаар улсууд байгуулагдлаа шүү дээ тийм. Үндэсний уламжлал байхгүй улсууд чинь Африкийг ингээл зүгээр шугам татчихж байгаа шүү дээ. Ингээл шугам татаал тэгэл тийм улсын тэр чинь үндэсний хуучин уламжлал байхгүй улсууд байгаа гэсэн үг байгаа ч тийм үү. Нарамаа үзэл байхгүй. Тэгээ энэ чинь түүх болоод үлдчихсэн. Өнөөдөр ч гэсэн нармаа үзэл хэтэрхээр хэтэрсэн буруу гаж хэлбэр байнуудыг шаргаддаг. Одоо энэ ISIS бол тэр исламын талбаан дор нэлээд дайж одоо юу гэдэм одоо их гаж зөвхөн өөр бусад юмыг хүлээмжшөөрөхгүй шинжтэй их эвгүй тийм үзэл харагдаад байна л да. Одоо энэ шашны талбаан дор нэртэй хүлээмжшөөрч боломгүй. Иймэрхүү байдлаар явах юм бол нармаа үзэл үнэхээр болохоо очиж байгаа. Зүгээр соёл өвөө хадгалах уламжилж авч үлдэх тал руугаа байх юм бол байж болох зүйл яг өнөөдрийн төвшин шүү дээ гэж харагдаж байна л дээ. Одоо энэ манад энэ одоо нармаа Монгол одоо даяар Монгол гэж яриад байх шиг одоо ингэж үндэсний энэ хэд үнсэрхэг үзэлтэй ийм элемент Монгол оронд одоо илэрч гэнэ үү, нийгэмд ямар байна? Энэ талаар одоо хүмүүс бол уншдаг. Гэхдээ та нарын санаа бодол ямар байна? Би зүгээр ингээ боддгийг. Энэ би түрүү чи бас одоо хэлжсэн шүү дээ. Өөр нь бол ард түмэн донд бол байх ёстой юм байхгүй юу? Уг нь үндэсний үзэл нь ямар хэмжээнд тийм үү? Тэрийг чинь ямар нэгэн байдлаар энэ хэмжээнд бай гэж зааж хуульчилж болоход хэцүү байхгүй. Хит үндэсний үзэлтэн байж байна. Оросдж байна, хятадж байна шүү дээ. Альч улсад. Америктж байна тийм үү? Зөвхөн цагаан арьсны өнгөөр ялгарладаг. Жинхэнэ зүгээр эх оронч үндэслэх үзэлтэн гэж байна. Телевизээр орон бүгдэн улс орон зэцгэж өгдсөн байх гэдэг тийм үү? Тэгэхээр манайд бол яг одоо ингээ байгаад байгаа тэр янз бүрийн тэмдэг энэ төр хэрэгэлдэг бол судалж байж тас тэмдэг хэрэгэлдэг ховцсон фашист нацист ховцсон өмсдөг залуучууд байна шүү дээ тийм үү? Эдгээр бол зүгээр хэлбэртэй нармаа үзэлтэй улсууд уу? Яг тэр би үздийг нэрээс олж харахгүй байгаа байхгүй юу? Тэднээс үзэл харагдахгүй. Зүгээр дуурайх сайхан одоо хэлбэрдэх нэг юм байдал харагдаад байгаа байхгүй юу? Фашист үзэл. Яа фашистууд тий. Тэр бол зүгээр ховцсон өмсөл ингээд явахаас биш жинхэнэ нөгөө биш. Үндэсний үнэт зүйл зүгээр. Монгол үндэснийхэн язгуурыг илтгэхээс илүүгээр тэр гитлерийн юмыг харуулад байгаа болох тэр бэлгэлийг харуулад байгаа. Түрүүн та хэлжсэн тэр нөгөө улаан далбаан дээр цагаан дугуй дотор хар хас яг тэр байгаа тэр гитлер гэж харагддаг тэр хэлбэрээр нь авч хэрэглэх юм бол байж болохгүй зүйл байна. Тэрийг одоо бас энэ манай залуучууд ч гэсэн энэ үндэсний үзлээс ойлгох хэрэгтэй байхгүй юу? Улаан далбаан дээр цагаан дугуйг дотор хар хасыг бид хэрэглэж болохгүй. Мөн энийг ойлгох хэрэгтэй. Гитлерийг бол хэрэглэж болохгүй. Гитлийг тий одоо форум хувцсыг хэрэглэж болохгүй. Ёсолгоог нь хэрэглэж болохгүй. Энэ бол нармаа Германы үзэл. Хүн төрлөختөн өөрөө бүгдээрээ энэ ч татгалцсан шүү дээ. Германчууд хүртэл өөрөө энэ татгалцсан байхгүй. Тэгэхээр яг янз бүрийн нөгөө хаа нэгэн газар хэрэглээнүүд янз бүрийн сонирн байгаа учраас бидний өөр нүзээр харж. Энэ бол нармаа Монгол үзэл бол биш шүү дээ. Жинхэнэ нөгөө хас тэмдгээ зүгээр залах, тэрийг хүндлэх, дээдлэх юм бол байна шүү дээ. Одоо Төмөн насын хээг бид төвийн ордныханд ингээл тэр чигээр нь тавьсан шүтдэг. Хасын бэлэгдлийг яаж тайлбарлах, энэ тэнд ямар нэгэн хэлбэрээр зүүх бол байж болох асуудал байгаа. За тэр Монгол улсад одоо жишээ нь үндэсний нэгдлийн үзэл буюу нармаа үзэл бол байжээ. За байсан юмны үр дүн түрүүн та бол яриандаа дурдсан тэр 45 оноос 49 он хүртэл байсан юм шүү гэж. Тэр ямар хэлбэрээр илэрч байв? Энэ талаар жишээ юу вэ? Тэр 45 оны 8 дугаар сард монголчууд Японы эсрэг дайнд орлоо шүү дээ. Чөлөөлөх дан гэж нэрлэл бид түрүү ярьсан. Чөлөөлөх дан гэж нэрлэлцэн бид нар. Тэгээ энэ бол ерөөсөө нөгөө Монгол нэгдсэн нэгдлэл хийж авна. Цагаан хэрэг мөртлөл улсал байх бол гэж явсан. Тий. Тэгээд 49 онд эн чин тэр 45 оны 10 сарын 20-ны санал хураалтаар Монголын тусгаар тогтнолтоос бүр мөсөн салаад тэгээд яг тэр нөгөө том гүрнүүдийн тохироогоор одоогийн байгаа хэлээр ингээ монголчуудыг тогтоочлоо шүү. Тэгэхээр тэр чинь монголчууд тий цааш нь дахид том болох гэж оролцсон шүү.
Энэ маань биелийг тэр их гүрнүүдийн бодлого Мао коммунист нам ялцсан учраас өвөр Монголыг тэнд үлдсэн гэж одоо ярьдаг шүү дээ тийм үү. 45 онд яг өвөр монголчуудыг гэдэг юм уу энийгээ чөлөөлөөд нэгтгэнэ гэсэн тийм санаа байсан гэдэг ямар баримтай? Дайны үед ч одоо монголчууд яг тэр 3 чиглэлээр дай хэлээ шүү дээ. Байлдаанд оролцсон. Тэгээ яг одоо тэр өвөр Монголын хэл хүрээл зогсцоосож гуруулаа. Тэгээ тэнд ерөөсөө маш олон тооны явуулга ажлууд хийсэн. Хуулас тэр нэг очгиж одоо тусгай отряд ажиллаж байлаа шүү дээ. Гадаад юмны дэд сайд тамсрангоо Монголтойгоо нэгдээ гэж. Өөтө Монголтойгоо нэгднэ. Чи нөгөө 2-3 удаа өмнө нь өвөр монголчууд ч хууртцсан байхгүй юу? Оруулж авна. Тийм нөгөө бүгд найрамд туус санарт эрх чөлөө өгнө тусгаар болгох чинаа тэр гэж хураад явцсан 11 оны үед 12 онд. Энэ удаа бас яг тэр хууралтанд өртчихвээ гэж манайхан ичээгээд бүр маш их ухуулгасан шүү дээ. Бас нэгдсэн шүү дээ бүгдээрээ Монгол руу. Тэгэнгүүт дахиад яг нэг 11 он шиг үйл явцыг дундад дэргийн улсын тал хийсэн байгаа байхгүй юу? Та нарт эрх юу өгнө тусгаар тогтол өгнө. Та нар хойшоо нийлэх хэрэггүй. Танахаас тусдаа. Тийм бүрэн том автономид эрх өгнө гэдэг. Тэгээ нөгөөх нь болохоор бидаас нь ар Монголдо нэгдэнэ. Тусгаар улс болно. Бүрэн том эрхтэй автономид улс болно гэсэн том 3 үзэл санаа өвөр Монголд бас хагаралт болол бий болгочихгүй юу. Тэгээ энэ дунд чинь нөгөө тусгаар улс болно гэж заллаад тэгээ дараа нь юу болгоцсон. Бүрэн том хэмжээний автономид өвөр Монголын өөртөө засах орн гэж нөгөө улс байгуулчлаа. Монголчууд ингээл манай үзэл санаа байхгүй болчих. Тэр нормал Монголын үзэл санаа дууссан. Чоо болсонгийн нэг бүх зэргийн жагсаалын өмнө хэлсэн үг байгуу да. Үг байгаа штэ. Одоо яг би үгээрээ санахгүй нь ер нь агуулга нь бол энэ дайнаар бид өвөр Монгол ахын дүүсээ эргүүлж авна гэсэн утгаар нийт одоо яг дайнд явах гэж байгаа зэрэгт мордож байгаа дайн мордож байгаа зэргүүдийн өмнө хэлсэн үг байгаа тий. Маш их олон хуулах хууц бэлдээд ийдсэн өвөр Монголын одоо зарим хүмүүсийн дурсам судалгаа юмнуудад Монголыг чөлөөлөх Монголын цэрэг ирж ийнэ гэхэд одоо Монголтойгоо нэгтгэх нэг сайхан болох нь гэж их баяр хөөр болцоож ийм байцгаалаа гэдэг одоо баримттай тийм юмнууд л одоо зөндөл байдаг юм байлээ л дээ. Одоо хүртэлгээд өвөр монголчууд одоо дээд монголчууд хаана байна Монголын зүг харж л цацлаа өргөс үг өргөдөг юм. За одоо ингээд ярилцлага ингээд явж итэл одоо Нармаа Монгол дандаа нэгд хүзлийн тухай ярьчлаа. Тэгэхээр зарим хүн бол манай үзэгчид гайхаж байгаа байх л да. Одоо эн чинь яагаад нэгд хүзэл яриад байна гэж. Тэгэхээр одоо ингээд хэд хэдэн оронд монголчууд маань ингээд хөвзөөний ирэхээр ингээд хуваагдсан. Одоо Нармаа үзэл ерөнхийдөө ингээд түүх болцсон. Байхгүй болцсон тий. Ерөнхийдөө бид улс орнуудыг одоо хүлээн зөвшөөрч адилхан зэрэгцэн оршиж байгаа хувьд бол энэ бол түүх болсон үзэл бидэнд иймэрхүү одоо өөрсдөө өгсөн үзэл байсан юм шүү гэдэг хандлагаар л ярьж байгаа хэрэг гэж үзэж болно тийм ээ. За энэ соёлын талаар өөр хоорондоо ингээд нэгдээд соёлын Нармаа үзэл гэж байж болох уу? Одоо жишээ нь нэгдэгч юу ах вэ те? Соёлын солилцоогоор одоо ингээд явах нь одоо хэр одоо бидний энэ хуучин үзлийг хадгалж үлдэх энэнд одоо эрэг нөлөөтэй байх. Яг нь монголчууд бол Нармаа гэж орчуулад байгаа юм л да. Яг нь тэр пан гэдгээр энэ овгуулсан үзэл бол их олон хэлбэртэй байдаг. За анх үүсгэхдээ бол тэр нэг үндэстэн угсаатан тийм ээ нэгдэж нийлэхийн чиглэлээр үүсээд нэгэн төрөний хийснээр тэр жоохон үндэсний дээрэнгүү маяг руугаа явцсан. Нэг хэсэг нь бол яг нь тэр жижиг баг буураа үндэстнүүд яг Монгол шиг өөрсдөө нэгдээд өөрсдийн тэр үндэстэн улсаа байгуулахын чиглэл рүү явцсан. Түүнээс гадна бүс нутгийн хүрээнд явсны төрөв хэллээ тийм ээ. Тэр их дорнод Аз гэдэг юм уу Японы баримталж байсан үү тийм ээ нэгдэж одоо Аз тийм болчихсон гэдэг Пан Азийн үзэл гэдэг юм. Сүүлийн үед бол нөгөө энэ үзэл бодлоор их явж штэ тийм Пан исламизм гэдэг юм уу тийм. Тэр нь бүр одоо бас шашнаараа ингэж бид нэгдэж нэгтрэх ёстой гэдэг. Тэгээд тэр нь бас хитрхээрээ бүр буруу чиглэл одоо яваад өгчдөг ийм тал байна л. Тэгэхээр бол яг гоо соёлын хувьд одоо чинь аль улсад оршин байгаагаас үл хамаарна тийм ээ. Хүмүүс уугуул шашин хэл ёс заншлаа аваад сэргээ хадгалах яах хэрэгтэй шүү дээ дэлхийн нэг дээр. Тэр утгаараа үзэх юм бол одоо монголчуудын хувьд бол соёлын энэ Нармаа Монгол үзэл бол одоо байх бүрэн боломжтой л доо. Тэрэн дээр бол одоо өнөөгийн Монгол улс хамгийн гол үүрэг гүйцэтгэж бусад одоо Монгол угсаатан одоо тийм ээ урайлан тэргүүлэн авч явах хэрэгтэй юм л зүйл бол. Энэ хоёр хүчирхэг том хөршүүдийн дунд өөрийгөө
улс орны дайтай авч явах тийм одоо жишээ нь мэдрэмж үзэл маань нармаа үзэлтэй холбоотой юм а гэж бас хэлж болох уу? Одоо яг жижиг улсын хувьд бол ер нь бараг болохоор байгаа байхгүй тий. Энд чинь бидний бас амьдрах орон зай, амьдрах баталгаа эдгээр чи бас эргэлж идэв шүү дээ. Ер нь мөнхийн ингэж байхгүй шүү дээ. Бүх юм өөрчлөгддөг, бүх юм хөдөлгөөнд оршдог. Бүх юм өөрчлөгдөнө. Тэр өөрчлөгдөхийн цагт тэр үндэсний нэгдмэл байдал, үндэсний нэгдмэл хэл, нэгдмэл соёл тоороогоо л үлдчих хэвээр байхгүй уг нь бол. Одоо энэ чинь ард түмэн эргэлзээд байгаа үстэй. Нөгөө глобалчлалгээд даяаршуулаад нэг болгочих гэсэн чинь улам үндэстнүүд өөрсдөө онцлогийг тавайлгаад соёл түүхээ яриад тийм үү? Түүхгүй түүхтэй болох гэдэг. Одоо манай Казахстан улс гэдэг тийм ээ. Яваад байна шүү дээ. Нийтлэг шашин соёл за. Юу одоо Монголд нармаа үзэл хэрэг байна гэж. Зохих хэмжээнд гарцаагүй байх хэрэгтэй гэж яриад байгаа. Зохих хэмжээнд шүү дээ. Мэдээж одоо бусдыг өгөөсөх өгөөлөдөө хятадаас салан тусгаарлуулад өөр Монголоо авах тухай асуудал биш. Оросоос бүрээд авах тухай асуудал биш. Ямар төвшөнд байх вэ гэж. Ямар төвшөнд байх вэ гэдэг би энэ гурван төвшөнд хараад байгаа. Нэгдүгээрт нь улс төрийн төвшин байж болно. За Хятад болон Орос Монголыг өөрийнхөө ашиг сонирхлын бүс гэж харж байгаа. Гэтэл энэ хоёр том дэлхийн энэ хоёр том гүрэн хоёр талд суучаад Монголыг бидний ашиг сонирхлын бүс гэж харж байгаа тохиолдолд бидэнд бас ашиг сонирхлын бүс гэж байх хэрэгтэй. Өөрийн Монголд бид өөрсдөө жижигэж болохгүй шүү дээ. Бидний тэр ашиг сонирхлын бүс хаана байх вэ гэхээр яах аргагүй эргээд өөр Монгол бүрээд байх хэрэгтэй. Өөр харцаа байхгүй. За нэг шижим нь хоёр дахь шижмийн өгөхтөр зөвхөн энэ хоёр хөрш биш. Одоо дэлхийн 10 гаруй улс оронд Монгол ухсаатан, Монгол соёлтой, Монгол цустай, Монгол хэлтнүүд оршин амьдарч байна. 80 гаруй оронд өнөөдөр Монгол хүмүүс ажиллаж тодорхой хугацаагаар амьдарч байна. Тэр бүгдийг нэгтгэх гэдэг маань газар нутгаар нэгтгэх тухай асуудал биш шүү дээ. Соёлоор, итгэл үнэмшлэр, оюун санаагаар нэгтгэсэн тийм бархал урам дэмээр уламжлалаар нэгтгэсэн тийм шижин бас байх хэрэгтэй. Гурав дахь хүчин зүйл юу байх вэ гэдгийг би тэгж хараад байна л да. Өнөөдөр манай задрал, нийгмийн задрал бол нэлийн хүчтэй хөгжиж байгаа. Монгол улс дотор одоо улс төр өөрөө талцж байна. Одоо баруун зүүнээрээ талцдаг болчлоо. Одоо хөгшин уушнаар нь тийм нутаг усаараа тэр талцж байгаа юунууд бол асар олон байна. Энэ нөхцөлд бид нар нэгдэх ёстой нэг зүйл байх ёстой. Тэр үгээр магадгүй энэ үндэсний үзэл нэгтгэж магадгүй гэж би хараад байна. Тэгэхээр энэ гурван шижмэр өнөөдөр манайд нармаа үзэл цог төвшөнд тэр төрүүчийн хэлдгээр бусдын одоо газар нутгийн бүтэн байдал талдах юм уу салан тусгаарлах тухай асуудал ярихгүй шүү дээ. Тэгээ зөх төвшөнд нармаа үзэл байх ёстой гэж харж байна. Монголчуудын оршин тогтнох энэ нармаа үзлийн амин сүнс нь юу байгаа юм бэ гэхэлэр Монголоо гэх Монгол хүн гэх тэр үнэт зүйл тийм ээ. Тэр дундаа одоо Чингис хаан гэх одоо бүгдээрээ шүтдэг ийм одоо үзэл санааны ийм их одоо түүхэн бахархлууд байж штэ. Тэгэхээр миний хувьд л одоо жишээ нь ном чимдийн хэлгийг дэмжиж хэлэхэд Монгол улс маань сайн байх юм бол Монгол улс маань тэр дэлхийн 10 сая ард түмэн биш үү гэж бодоход тэр улс нь хүний улсын дайтай улс байж бусдыгаа татах хэмжээний тэднийг нэг яг хэмжээний тэм нэр нүр дүүрэн хүчрэх улс байж явах юм бол тэднэр маань биднэр бахархах олон төрш. Тэгэхээр манай нармаа Монголын цөмөн үзэл бол Монгол улс мандаж сайн байж ээж тэр дэлхий дээр үлдсэн 10 сая монголчуудын одоо бахархал бол цөм зүрх сэтгэл нь болж байгаа. Одоо ингээд энэ хадмигдж явсан, өвөр монголч явсан, өрөөдөж явсан, бүр Америкт байгаа монголчуудаар ч очсон. Бүгд л Монголыг л жиг тавьж байна. Монгол маань хөгжөөсөө та нар хөгжиж чаддгүй ёстой хачин улс шүү. Та нарын минь хөгжвөл бидний сэтгэлээр ядаж нэг сайхан болчмоор байна энэ гэсэн хүлээж байна. Бид энэ үндэсний доторх дөрөв намайгийн хэлээд байгаа тэр хагарлыг зогсоох хэрэгтэй байхгүй юу? Талцал хуваагдлыг зогсоох хэрэгтэй. Ямар хагарал? Сая намын гэдэг намуудын хагарал. Тэ одоо энэ баруун зүүнний дүүгээрээ хүртэл талцдаг гэж байна. Тэ энэ их муу болохгүй. Одоо энийг бол бүр том бодлогын хэмжээнд бүр загнажгаад ч гэсэн зогсоох хэрэгтэй байхгүй юу? Монголчуудыг. Хагарал бол ерөөсөө монголчуудыг ингээд жижиглээ өдийг өргөцсөн баг. Тэгээ түүхээ эргэж харахгүй шүү дээ. Миний дандаа хэлээд байдаг юм. Түүхээ сургамж авахгүй. Та нар түүхээ эргээд уншичаач. Энэ хагарах гээд байгаа нөхдүүдээ, хагараад байгаа нөхдүүдээ. Энийгээ зогсоочвол бидний нөгөө хөгжлийн гарц гэж хайгаал юм хайгаад яваад байгаа шүү дээ. Гарц ааваа нэг. Маш амархан.
Ерөөсөө ойлгомжтой шүү дээ. Бид эвлэлж чадвал аюул томрол явчихна. том их ашиг Бид нарыг эвлүүлэхийг хүсдэггүй том одоо бодлого энэ урдч байгаа хойндч байгаа л энийг бид ойлгомжтой мэдээлэл өгдөг шүү дээ. Тэгэхдээ тэгээд мэдсээр хагаад хагараад хоёр ярилдээд. Тэгэл хоорондоо үзэл санаа эрх ашигын төлөө ингээд хэмнэлдээд байх биш. Ямар нэг байдлаар нэг үзүүртэй болоод нэг юмд ингээд зүтгээд өмнө нь одоо Нармаа Монгол үзлийн төлөө зүтгэж яваад бид нэр чадсангүй. Бас нэг одоо тодорхой хэмжээгээр нэг хэсгийг аваад үлдлээ. Энэ нь ахаад л нэгдээд илүү их цул болоод л ингээд явах чинь одоо бидний гол юм шүү дээ. Ингээд хагарлаа зогсоож чадахгүй л өстой Нармаа юу сармаа болоод явах. Энийг л ойлгох хэрэгтэй. Энэ Нармаа үзлийн тодорхойлолтын дотор нэг юм байна л да. Газар зүй, түүх гарвал, хэл соёл, нөгөө тусгаар тогтнол, хувь заяа, тэгээд бие даасан байх мэдрэмж тэр бүх зүйлүүд чинь цуглаж энэ нэгд хүзлийн чинь одоо хөрс болдго юм шүү гэсэн одоо юм судлаачдын үг ба. Яг нэгдмэл ярих ашиг тийм ээ. Жишээлбэл одоо тэр Герман, Японууд инэдэмтэй юм хэлээ л дээ. Японууд яагаад Пан Азийн буюу Нармаа үзлийг бий болгосны бас нэг үндэслэл нь Азууд бол энэ шар арьснууд, нарийнхнуудын нармын хамгаалтай бүх үндэстнүүд нийлээд соёл иргэншлийн том барууныхны төрөлтийг сөрөн зогсох хүч бий болно гэсэн юм байт юм байна. Тэгэхээр энэ юу гэж нөхөр монголчууд яаж оршин тогтнохын тулд өөрсдөд нь чиглэж байгаа давмгайлах хүчүүдийг сөрөн зогсох нэгдэл байх вэ? Тэр зүйлийг бодож олох тийм ээ. За тэгэхээр бидэнд одоо тодорхой хэмжээгээр цаг хугацаа бол байна. Нармаа Монгол үзлийг та бүхэн бол соёлын хувьд бол ингээд дэлгэрүүлээд юм уу? Тэтгэргүй чөлөөтэй бол зүгээр гэж одоо хэлж байна гэсэн үг. Ер нь Нармаа Монгол үзэл бодитоор байж байгаа зүйл. Өнөөдөр монголч байна, дэлхийд даяар байгаа монголчууд доторч байна. Түрүүн хэллээ. Маш тодорхой жишээ хэлэхэд одоо дээд монголчууд төвдөлтөй нэг дээд монгол залуу төвдөлтөй муудалцаад зодтолсон юу хэл ам хийсэн тэгсэн өөдгөн төвд нь уурлаад чамайг алчихдээ гэсэн за чиш намайг алуулаад харин чи урт наслаараа ягаад гэвэл чамаар төвд ус дуусч байгаа шүү би өгсөн ч монгол улс мөнгө байгаа ард байж байгаа үднэ гэж энэ зүгээр наанаа ингээд хоёр муудсан хүмүүс биевнийхээ одоо хорыг малтж байгаа үг болов цаана нь тэр монголчуудын наашаа монгол улсаа гэсэн сэтгэл итгэж найдаж байгаа төсөж байгаа тэр сэтгэл харагдаж байгаа юм л да. Тэгэд бид тэр өөрөө хэлсэн тэр дэлхийд даяар тарсан монголчуудын одоо гал голомт итгэл найдвар одоо зүрхнийх нь одоо магадгүй амьдарч байгаах нь утга учир болж байгааийнхаа хувьд монголчууд өнөөдөр бид нар хөгжих ёстой байна. Хөгжихийн тулд одоо төрүүчийг хэлдэг хамгийн төрүүчийн одоо суур фундамент бол ягарахгүй нэгдэл том зарчим том үзэл санаа том эрх ашиг дээр л нэгдэх ёстой байна. Хагарах шалтгаан бол үүдэн байдаг. Нэгдэх шалтгаан их зөөхөн бай. Бас нэг зүйл хэлэхэд тэр Соловьев гэж тэр памонголизм гэдэг үгийг эргэлтэнд оруулж ирсэн тэр орос сэтгчийн шүлгийг үзэх юм бол их тийм далд битүү бараг Нострадамусын үг юу одоо нөгөө ягт зүүн маягтай тийм сонин шүлэг байгаа шүү дээ. Би зүгээр яг нарийн тодорхой санахгүй агуулгаар нь хоёр мөр хэлэхэд памонголизм сонсоход хэдийгээр гашуун одоо сэртгэмээр өгчгсөн энэ үгийн алдарцуу одоо агуу гэж юм үг басдаг. Тэр бид энийг манай залуучууд хойч үе сэтгэл зүрхэндээ одоо энэ бодож одоо галасааж явах хэрэгтэй л байх гэж бодож байна л та. Бид хамгийн гол нь бид жижиг бишээ гэдгийг бодсоо ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээ бид жижиг улс бид одоо жижиг явах улс гэж яриад байдаг. Улс төрчтэй захвалжал нэр томьёоны хувьд. Тэгээ бид жижиг бишээ. Бид бол дуулаантай тэр том үзэл санааны төв болж явдаг ийм Монгол гэдэг нэрт ард түмэн шүү дээ. Монгол гэж хэлэхдээ л бахархаж явах хэрэгтэй байхгүй юу? Эндээс л юм эхлэн шүү дээ. Гол нь тэрийг одоо бас нэг ийм санаал байна л да. Тэр түүхээ сөнөх үндэстэн түүхээ ярьдаг. Сэх үндэстэн ирээдүгөө ярьдаг гэд одоо түүх яриад байх тэр
загнах хандлага бас хаяа анзаарах афоризм маяг. Тийм тэр за сүнх үндэстэн түүхээ ярьдаг нь ортой байх. Ягаад гэвэл мөх болчоод гарцаа дэсжүүлэх хөгжих гарцаа түүхээсээ ирж хайж байгаа хэрэг баг. Тийм учраас түүх ярьж байгаа. Олж чадвал сэхнэ гэсэн үг, олж чадахгүй бол мөхнө гэсэн үг. Түүх ярих нь зүгээр түүх ярьснаар ус орн үндэстэн мөчдөг юм биш. Түүх ярих нь өөрөө ирээдүгөө ярьж болохгүй гэсэн үг бас биш. Түүхээ ярьж бид хэн юм бэ? Монгол гэдэг үндэс чинь ямар одоо түүх гашуун алдаа оноотой түүх туулж ирсэн бэ гэдгийг мэдэж өөрсдийнхөө онцлогийг мөн чанарыг таньж мэдээд өнөөдрөө тодорхойлоод ирээдүгөө суурэ зөв одоо чиглүүлэх энэ түүхээ судлахын гол мөн чанар гэж хараад байна л да. Ингээд аливаа улс үндэстний оршихуй бол түүхэн оршихуй гэж үздэг шүү дээ. Тэр түүхэн оршихуй гэж юу гэсэн үг вэ гэхээр бидний өвөг дээдсийн хэдэн мянганаар хэдэн зуунаар одоо алдаж онож зовж жаргаж одоо уйлж дуулж хасалж инээлж одоо алдар сугаа мандуулж явсан энэ түүхэн дурсамжин дээр бид өнөөдөр оршин тогтож байгаа юм шүү. Тийм учраас өнгөрсөн түүх рүүгээ одоо нулимж болдгийн мөн чанар яг тэр юмаа гэсэн л юм санаал байна л да. Тэгэхээр бид яхахгүй энэ түүх бол бид нар энэ их түүх маань энэ Монгол эзэн буюу одоо Нармай Монголын одоо нэг язгуур том хөл тулгуур юмшүүл гэж хэлдэг юм байна. За сэрнэ доктор. За энэ манай төрийн дуулалт хүртэл байдаг шүү дээ тийм ээ. Аяар Монголын ариун голомт. Тэгэхээр Монгол улсын энэ илгийн монголчуудын дунд гүйцэтгэх үүрэг бол маш өндөр юм аа. Тэгэхээр бид нэр түүхээ ярьдаг. Түүхээ бидний зааж хахад нэг юу гардаг вэхээр одоо хэрвээ Монгол улс хүчрэхэг байсан бол тэр түүхийг урамтай сайхан байх. Урамтай үр дүнд хүрэх их сайхан төгсгөл болж хүмүүст их тодорхой баймир санагддаг. Харин одоогийн энэ одоо жоохон дорой буурай иймэрхүү байдлыг харахаар хичнээн одоо агуу түүхтэйгээд ярихаар одоо хүмүүс хүүхдүүд жоохон дурсамж яриад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр цаашдаа бол бид нэр Монгол улсаа өөдөнд төгжүүлээд тэр үед ч агуу байсан одоо ч одоо сайхан хүчрэхэг ус байна гэдэг энэ түүхийг бүтээхийн төлөө одоо ирээдүйд Монгол хүн болгон байна. За үзэгчид та бүхэндээ өнөөдөр монголчуудын иргэншил нэвтрүүлгээр Нармай Монгол буюу панмонголизм үзэл гэдэг ямар эдрээтэй үзэл болох тухай. За энд одоо монголчууд панмонголын үзэл буюу Нармай үзэл бол монголчуудын жижиг үндэстнийг оршин тогтноход тусалсан үзэл болох тухай. За өнөөдөр хуучирсан үзэл болох тухай. За томоохон улс орнууд бол энэ бас ноцтой түүхэн улмөр үлдээсэн үзэл болох тухай санал солилцсон нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Баярлалаа.